Залуучуудын иргэний нийгмийн 3 дугаар чуулганы орон нутаг дахь урьдчилсан хилцүүлгийн зөвлөмж нэгтгэх уулзалтанд 11 аймгийн 3 дүүргийн олон талт залуусын төлөөлөл оролцлоо. Аймаг орон нутгийн залуус маань залуучуудын иргэний нийгмийн чуулганы зорилго зорилттой танилцаж, залуучуудын иргэний нийгмийн байгууллагын тунхаглалын зарчим, үнэт зүйлтэй нэгдэж чадлаа. Орон нутагт зохион байгуулсан урьдчилсан хилцүүлгийн зөвлөмжийн мөрөөр амжилттай хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа талаар залуучууд өөр хоорондоо ярьж сайн туршлагаасаа хамтдаа хуваалцлаа. Бид тэндээс бас нэг санал бодлоо илэрхийлээд зөвлөмж боловсруулаад яг тоофны засаг даргаыг хийж өгсөн. Энд бид нар яг үлдсэн 10 ширхэг зөвлөлтийг зөвшөөрч өгсөн байна. Замчтай дуу хоолой болох нь оролцооны боломжийг хангаж өгч байгаа зүйлсээ зөвхөн бол хэрэгжигчтэй нөлөөллийн ажил зохион байгуулсан байна. Одоогоор яг хэрэгжиж байгаа зүйл юу байна вэ гэхээр хөгжлөөрөө оюутан залуучуудыг хөтөлбөрөөр бодлоо зохион. Тэгээд сар гэхэд Унган аймгийн нийт залуучуудын урлагийн спортын хяналтын болон 1600 залуучууд хамт жишээ. Залуучуудаа сонс өдөртөө болсон байгаа. За тэгэхээр 2 сарын 11-нд цэцлээ засаг дарганы цагшмжаа залуучуудаа сонсоод одоогоор яг 170 гаруй залуучдын өмнө сонссон. Ховд аймгийнхаа 10 сүүлсийн 5 залуучууд аймгийн 12-ийнхаа 3 залуучууд за тэгээд яг хин сүмийнхаа сайн дурын одоо идэвхтэй баг одоо 30 залуучууд мөн орцооны баг залуучууд 150 залуучууд чуулган цацхан болсон. Ахвал аймаг залуучуудын боловсрол хөгжил оролцоо гэдэг аймгийн хөтөлбөрөөр баталж гэрсэн байна. Баян аймгийн залуучуудын зөвлөл хэлхийг зөвлөмж байгууллага үнэн байгууллагатай ихтэй засаг дарганы иргэнш бүр иргэдийн урлагийн хэрэгт байгууллага гэдэг энэ саналыг гаргаад яг залуучдын зөвлөл ямар хүчтэй, ямар зорилготой, ямар байдлаар ажиллах вэ гэдэг санал зөвлөмжөөр өшөө байдлаар хэлээд иргэдийн урлагийн захиалгаас гардуулаад байсан байна. Сайн зохион байгуулсан одоо юу шуурмаар болохоор нэг зөвлөмж авсан байгаа. Энэ зөвлөмжний болохоор 16 ангид тусгай байсан байж байгаа. Орлоготой залууч хөтөлбөр хэрэгцэх шатндаа явж байсан. Энд дээр бид нар бас манай хэрэгцүүлийн зөвлөмжөд орж энэ маань бас батлагдсан байна. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуульд дүн шинжилгээ хийж, залуучуудынхаа хэрэгцээ онцлог нийцсэн санал сандаачлагыг дүрмж тусгах зорилготойгоор бүтээл жаргаар нэгдсэн зөвлөмжөө боловсрууллаа. Хуулиас сая ингэж харлаа. Бүгдөө харлаа. За бидний ойлгомжтойгоор энэ гэж үндэсний зөвлөлт болон салбар зөвлөлт гэдэг ерөөсөө хоёр хүн зөвлөлийн талаар ярьж байна. За үндэсний зөвлөлийг ерөнхийдөө салбар зөвлөлийг засаг дарга ахалнаа. За дөрвийг нь засгийн газар баталнаа гэдэг ингээ хандж байна. Энийг ингээ уншихаар амар цонхон амархан юм шиг боловч нэг талдаа аюу харамсалтай юм шиг санагдлаа. Яагаад гэвэл бид нар залуучууд бид нар өөрсдөө төлөөлмөр байна. Бид нар нөгөө өөрсдийнхөө санаа бодлыг ойлгуулмаар байна. Тэгээд ингээ бид нар яриад байдаг. Гэтэл хэрвээ яг энэ бүтцээр энэ жишгээр ингээ явах юм бол бид нар яг энэ чинь бүр чадах юм болов уу юм шиг санагдчихэ. Дөрмийг засгийн газар батлаа. Яг бидний нэр хүсчээс энэ дөрөв батлах уу? Тэгээд салбарын залуучуудын төлөөлөлд оролцсон. Энийг нь яг авчилсан байдлаар ингээд нөгөө сонин шалгуулт зарлаа. За хүмүүс өөрсдийнхөө хүслээр өөрийгөө нэр дэвшүүлээ тэрийг нь сонгодог иймэрхүү зарчмаар явсан дээр байх гэж бодож байна. Орон нутгийнхнаас яг оролцоотой холбоотой, уншилттай холбоотой ийм зөвлөмжүүд гарсан байна. Энэ баталсан байна гэдгээр гаргаж ирсэн. За Унган аймгийн зөвлөмжөөс оролцоо туршилтын ялгаад хаваачлаа. За оролцоонд бол баг бүрт залуучуудын зөвлөлт байгуулалтыг оролцоонд орж байна. За орон нутагт оюутан зориулсан ур чадвар олгох төвтэй байх гэсэн хоёр оролцоо бол
байна. За залуучуудын хэлбэртэй бол нийслэл. За залуучуудын хэлбэрээр батлагдаад одоо эдгээр үйл ажиллагаа эхлээд хийгдсэн байгаа. Арцаны тухай хэлэхэд нэгдүгээр нь залуучдын мэдээллийн цааныг олгох хэрэгтэй байна гэж бодож байгаа. Хоёрдугаар залуучдын шулгууны жишгээр зохион байгуулах орон нутгийн жишгээр зохион байгуулах хэрэгтэй гэж бодож байгаа. Залуучдын зөвлөл буюу аймгийн эрдэнэ улсын иргэд хяналт тавьдаг. Залуучдын төлөөлөх үүрэг бүхий нам бус олон талт төлөөлөх бүхий залуучууд болон эдийн нэгэн байгууллагын нийтлүүлсэн залуучдын зөвлөлийн байгууллага гэсэн ийм санаа байна. Залуучуудыг сонсдог бас бүр сар болгоны нэг тогтмол өдөртэй болъё гэсэн ийм санаа байна. Бидний их одоо хамгийн хэрэг баталгаажуулж байгаа хууль байд байгаа шүү дээ. Залуучдын хөгжлийн тухай баталгаажуулж гарсан. Яг үүнийхээ өөрөөр орон нутаг яг залуучдын хөгжлийн тухай хэрхэн хэрэгжиж байгаа юм. Тэгээ хэрэгжихгүй байгаа яагаад хэрэгжихгүй байгаа хэрэгжүүлэхэд бол яах юм гэдэг тийм залуучуудын тийм одоо зөвлөлийн харахад тийм бүтцтэй болох хэрэгтэй гэж үзсэн. Орон нутгийн залуучуудын санал санаачлагаар гарсан зөвлөмжөөс оролцоо, түншлэл гэсэн хэсэгт хуваан залуучуудын иргэний нийгмийн 3 дугаар чуулганыг нэгдсэн зөвлөмжөд тусган хэлцгээр 11 аймгийн залуучууд маань энд хүрэлцэн ирээд байна.